Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчдээ тоонтой хөтөлбөр танд хүрч байна. За татвар буйдоор төр буйдоор татвар буй гэдэг үг байдаг. За өнөөдөр хэрэгжиж байгаа татварын хууль тогтоомжууд шударга зохистой, үр ашигтай, тэгш шударга байх зарчмаас зарим талаараа хазаасан нь татвар төлөх нийгмийн сонирхлыг бууруулж байна. За энэ ч утгаараа иргэдийн зүгээс татвар нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах, за зарим татварыг үгүй болгох санаачлаг гаргаж, за нийтийн өргөдөл гаргаж байгаа. За үүний нэг нь үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2% татвар. За энэ татварыг байхгүй болгосноор төсөвт ирэх дарамт бага байгаа хэдий ч за эсвэргээрээ зөв хэрэгжүүлэхгүй бол хэн нэгэнд дахиад л давуу тал олгох нөхцөл болохгүй гэдэг эрсдэлж яригдж байгаамаа. Энэ оны 8 дугаар сарын 15-нд хуульч Батхүү үл хөдлөх хөрөнгө оруулахад төлдөг 2% татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зархад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2% татварыг туслах шаардлагатай гэж үзээд Хүний орлогын албан татварын тухай хуулийн 21-2-ийн 1-р заалтыг хүчингүй болгохоор өргөдөл гаргасан. Түүний гаргасан энэ өргөдлийг 100 мянган хүн дэмжсэн учраас Улсын хурлын түвшинд асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Улсын хурлын нэгдсэн хуралдаанаар танилцуулж, Улсын хурлын өргөдлийн болон төсвийн байнгын хороонд шилжүүлсэн энэ асуудлыг Улсын хурлын төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг баталсан. Ажлын хэсгийг Улсын хурлын гишүүн Сайн зураг ахалж, Улсын хурлын гишүүн Бат Баяр, Батуул, Заяабал, Мөнх соёл, Мөнх тулга, Номин, Төвшин, Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үл хөдлөхийн борлуулсны татвар гэж Монголд ч байгаа олон улсад ч байдаг ер нь хэвийн зүйл. Тэгэхдээ бид нар өөрсдийгөө одоо өндөр орлоготой Европын улсуудтай, Азийн улсуудтай харьцуулах нь буруу. Яагаад тэгэхээр зэрэг хүн амын хэдэн хувь нь орон сууцны асуудал шийдсэн бэ гэдэг хармаар байгаа. Тун ойролцоогоор тал нь шийдэг байгаа. Буюу төвлөрсөн инженерийн дэд бүтцээс холбогдоогүй гэр байшинд амьдарч байгаа улсын хэмжээнд. Тэгэхээр энэ бол хүний өөрийнх нь суур хэрэгцээ. Идэх хоол, орон сууц. Орон сууцны суур хэрэгцээ хангагдаагүй байхад тэрний борлуулалтаас татвар авах нь буруу. Бодлогын хувьд. Энэ үйл хөдлөлийн төрөнгийн орлогын борлуулсны 2% татвар бол одоо байгаа манай хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэг хэсэг. Тэгэхээр манай хувь хүний орлогын албан татвар бол орлогын албан татварын бүтц байгаад байна шүү дээ. Орлогын албан татвар бол үндсэндээ яах вэ гэхээр тухайн хүний бүтээж байгаа баялгаас авахыг ер нь нэрмэлцдэг хэрэгцээний одоо татварын хэрэгцээ төвжил санаа чи юм. Ингээд аваад үзвэл орлогын албан татварын бүтцэд байгаа бол эзэмших одоо энэ хугацааны өгөөж буюу анхны худалдаж авсан үнэ зарсан үнийн зүрэг бид нар бол татварын хэрэгцээгээс орлого гэж хүлээн зөвшөөрнө шүү дээ. Тэгэхээр эндээс нь бол одоо авах хэрэгтэй. Нөгөө талдаа бол бид нар яах вэ гэхээр нийгэмд бас хүмүүс аягүй их андуурч байгаа нь болохоор нөгөө үйл хөдлөлийн төрөнгийн албан татвартай андуурч энэ үйл хөдлөлийн төрөнгийн албан татвар бол бие даасан ийм хууль байгаа. Гуравт нь бол яах вэ гэхээр яг энэ 2%-ийг хэдэн хувь байх вэ? Ер нь энэ хувь байх уугүй юу гэдэгтээ одоо параллелтуулаад яг энэ татвар өөрөө тэр төсвийн шатлалтаа очиод яг ямар одоо үйл ажиллагаа нийгмийн зардлыг санхүүжүүлээд байна. Энэ төсвийн шинтгэлийг нь хавд хийхгүй бол энэ зөвхөн хувийн хэмжээгээр оролдоод өнгөрөх юм асуудал бол биш байна гэж ингэж харж байна. За манай улсад үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар байдлаар хэрэгждэг бол зарим улсад капиталын үнийн өсөлтийн татвар байдлаар хэрэгждэг байна. Ашиг олох зорилготой биш, хувийн зориулалтаар орон сууцаа худалдаж байгаа иргэдээс авах татварыг туслах нь зөв гэдэг байр суурийг Улсын хурлын нэр бүхий гишүүд илэрхийлж байгаа бол сангийн яамны зүгээс борлуулахаас илүүтэй худалдан авахд татварын дэмжлэгээ чиглүүлэх нь оновчтой гэдэг байр суурийг илэрхийлж байна. За олон улсад иргэдийн орон сууц худалдан авахд нөөц шилжүүлгийн такс, эзэмших хугацаанд одоо жил бүрд хөрөнгийн татвар, харин зарах үед борлуулсны татвар авдаг. Харин манай улсын хувьд худалдан авах эзэмших хугацааны татварын дэмжлэг үзүүлэхээс гадна хуульд энэ асуудлыг наривчлан тусгасан байдгаа гэж сангийн яамнаас хэлж байгаамаа.
Тодорхойлбол Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ноогдсон орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зорилтоор зөвхөн хувьд анх удаа орон сууцны барилга барьсан эсвэл орон сууц худалдаа авсан албан татварын хөнгөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байхаар хүн амын орлогын албан татварын тухай хууль заасан байдаг. Үүнээс гадна тухайн худалдаа авсан орон сууцаа эзэмших хугацаанд хөрөнгийн татвар авдаггүй. 2022 оноос эхлэн 2 ба түүнээс дээш орон сууц эзэмшдэг иргэдийн 2 орон сууцыг татвараас чөлөөлж тэрнээс дээш гарсан үйл хөдлөх хөрөнгнөөс татвар авдаг болсон. Улсын хэмжээнд 1 орон сууцтай 325,820 иргэн, 2 орон сууцтай 56,582 иргэн байгаа бол 3 болон түүнээс дээш орон сууцтай 12,376 иргэн байна. Тэгэхээр 12,000 гаруй иргэн хөрөнгийн татвар төлж байгаа гэсэн үг. Харин үйл хөдлөх хөрөнгийг борлуулахад авах 2% татварыг хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Хуульд үйл хөдлөх хөрөнгө борлуулж олсон орлогын нийт дүнгээр тооцож, орлогын дүнгийн 2% авахаар заасан байдаг. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн 1993 оноос эхлэн энэ төрлийн татварыг авч эхэлжээ. Ер нь бол татвар өөрөө агуулгаар давхарддаг. Хүн орлогын татвар гэж байдаг, хөрөнгийн татвар гэж байдаг, хэрэглээний татвар гэж байдаг. За хүн одоо Монгол улсад ингээ машин зарсан татвар төлдөг, морь зарсан татвар төлдөг. За орон сууц зарсан яагаад татвар төлөх ёсгүй? Газар зарсан татвар төлдөг те. Яагаад орон сууц буюу одоо энэ хөрөнгийн татваргүй байх хэрэгтэй гэдэг ийм ойлголт байхгүй. За бид нар зүгээр яг энэ дээр орон сууцчлах бодлого ялангуяа хүн ам одоо анх удаа орон сууцтай болохыг бол бид нар татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Ийм дэмжлэг бол байдаг. Тэрнээсээс орон сууц борлуулагч нар одоо хөдөлтаач change үуч гэдэг ийм хүмүүсийн бид нар татварын хөнгөлөлт дэмжлэг бол тэдэрт олохоос илүү анх удаа орон сууцтай болж байгаа иргэдэд илүү татварын бодлогын дэмжлүүлж эхэлсэн байдаг. Жишээлх юм бол иргэд мэдчихэж байгаа бох Монгол улсад иргэн анх удаага орон сууцтай болсон тохиолдолд 6 сая төгрөгийн татварын буцаалгалт авдаг. Хүн бол. За энэ бол анх удаа орон сууцтай байдаг юм дээр. За хоёрдугаарт нь за тэр хүн 6 сая төгрөгийн татварын хөнгөлөлтөд авчаад орон сууцнд амьдарч байгаа хугацаанд үйл хөдлөх хөрөнгөний татвараас бүрэн чөлөөлдөг. Одоо хөнгөтэй байх хугацаанд. За одоо зөвхөн тэр байраад зарахад л одоо 1 удаагийн татвар ингэж яригдчихэж байгаа. За манай улсын төсвийн орлогын 90 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг. Нөөт нийгмийн даатгалтай харьцуулахад үйл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% татварын өглөө төсөвт бага юм а. За гэхдээ хувь хүний орлогын албан татварын нэг хэсэг болох энэ орлого нь аймаг сум дүүргийн төсвийн орлого болдог юм а. За сангийн яамны өгч байгаа мэдээллээр 2024 онд үйл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% татвараар 115 тэрбум төгрөг байсан бол за үүнээс орон сууч борлуулсанд ноогдох 2% татварын орлого 75 тэрбум төгрөг байжээ. Харин 2023 онд энэ татварын орлого 56.5 тэрбум төгрөг байсан байна. За жилд дунджаар 8-аас 10%-аар энэ татварын орлого өсдөг гэдгийг сангийн яамнаас хэлж байна. За энэ татвар ногдуулж байгаа орон сууцны үн ханштай шууд холбоотой юм а. Орон сууцны үн энэ оны 9-р сард өмнөх оны мөөс 14%-аар, өмнөх сараас 1.1%-аар өсжээ. Орон сууцны насжилтаар навч үзвэл шинэ орон сууцны үн өмнөх оны мөөс 13.5%-аар, харин хуучин орон сууцны үн өмнөх оны мөөс 14.7%-аар өсжээ. Энэ оны 9-р сарын байдлаар орон сууцны 1 м2 талбайн дундаж үн шинэ орон сууцны хувьд 4.8 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцных 4.6 сая төгрөг байна. Шинэ орон сууцны үнийг сүүлийн 3 жилээр харвал Сүхбаатар дүүрэгт хамгийн ихээр үн өсжээ. 2023 оны 9-р сард тус дүүрэгт орон сууцны метр квадратын үн 3.9 сая төгрөг байсан бол 2025 онд 5.5 сая төгрөгт хүрчээ. Сүүлийн 1 жил Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны метр квадратын үн 24.5%-аар өсжээ. Харин хаавал дүүрэгт шинэ орон сууцны үн хамгийн тогтвортой буюу багаар өсжээ. Сүүлийн 1 жил тус дүүрэгт орон сууцны үн 4.4%-аар өсөж 1 м2 нь 4.8 сая төгрөгийн үнэтэй байна. Харин хуучин орон сууцны үн Чингэлтэй дүүрэгт хамгийн ихээр үн өссөн буюу 2023 оны 9 сард 4.2 сая төгрөг байсан 1 м2-ийн үн энэ онд 5.6 саяд хүрч сүүлийн 1 жилд үн нь 22.3%-аар өсжээ. За харин сонгонд хайрхан дүүрэгт хуучин орон сууцны үн хамгийн тогтвортой буюу сүүлийн 1 жилд 10%-аар өсөж 1 м2 нь 3.1 сая төгрөг байна. Ихэнх одоо
худалдаа авагч нар ихэнх одоо орон сууц авж байгаа хүмүүс маань дийлэнхтэй одоо орон сууцны зээлээр тэгээ банкныхаа зээлийг хүүгийн цалингийн орлогоороо төлөөд явж идэг ийм одоо анхаагч хэрэгцээгээ хангаад явж идэг ийм хүмүүс байж идэг. Ихэнх одоо бусад дэлхийн улс орнуудын жишээгээс авч харах юм бол одоо ард иргэдийнхаа орон сууцын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийгмийн одоо баталгааг нь хангах үүднээс ер нь бол энэ татварыг албан татварыг бол авахгүй гэсэн ийм чиг хандлагатай байдаг. За зарим орнуудын хувьд бол жишээлх юм бол анх худалдаж авсан одоо үнээс одоо анх 200 саяар шилбэл авсан байлаа гэж бодгоо дараа нь тэр байраа одоо 250 саяар ч юм уу үн өсгөж зарсан тохиолдолд тухайн зөрүүнээс нь татвар авдаг ч юм уу янз бүрийн зохицуултууд байдаг. Тэгэхээр манай одоо иргэдийн худалдаа авж байгаа ихэнх одоо худалдаа авагчдын хувьд бол дийлэнхтэй энэ анхдагч хэрэгцээг хангах зорилгоор одоо ашиг орлого олох бус зорилгоор авж байгаа учраас энэ хууль бол маш чухал одоо ард иргэдэд хэрэгтэй одоо нийгмийн баталгааг нь хангах татварын одоо шударга зарчмыг байрамтлах нийгмийн эдийн засгийн аягүй өндөр ач холбогдолтой хуулиа гэж одоо манай салбарынхаа үзэж байгаа. За энэ оны эхний хагас жилийн байдлаар санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 303 үйл хөдлөх хөрөнгө зуучлагч байгууллагаас давхарсан тоогоор 5466 хэлтслэр нэг их найд 398.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үйл хөдлөх эд хөрөнгө борлуулжээ. За өмнөх оны мөн үетэй харьцуулахад худалдсан талбай хэмжээ 2.6 дахин өссөн байна. За хэдийгээр сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтанд орж байгаа үйл хөдлөх хөрөнгийн тоо нэмэгдэж байгаа ч за худалдан борлуулахад ноогдуулж байгаа татварыг 2% хэвээр хадгалсан нь иргэдэд ботсон шийдвэр байсан гэдгийг сангийн ам хэлж байна. За хэрвээ энэ татварыг цуцалбал эзэмших хугацааны үнийн өсөлтөөс тооцож ашигын 10% татвар авах зохицуултыг ч хийхийг үгүйсэхгүй байна. За энэ татварыг ер нь судалгаанаас хэн их төлдөг вэ гэхээр одоо ингээд залуу гэр бүлүүдийн хувьд бол тэгж ингээд байраа солиод идэх юм байхгүй. Ер нь дунджаар бол нэг 8-9 жил орчим байдаг юм тооцоо судалгаар байлаа. За энэ татварыг хэн төлдөг вэ гэхээр ерөөсөө энэ орон сууцны одоо дамжуулан борлуулалт ийм бизнесийн чиглэлийн хүмүүс төр голооч яриад идэг. Тэгэхээр энэ өөрөө бидний хувьд яг одоо орон сууцтай болж байгаа залуу гэр бүлүүд юм уу орон сууцчлуулах бодлого тал руугаа юу гэхээр тэр бол энэ 2% татварыг тэрлүүлж ирсэн биш гэж үзэж байгаа. За дээрэс нь бид энэ орон сууцчлуулах бодлогыг дэмжиж өргөн барих гад одоо хилцүүлэх тавьсан татварын хуулиараа төрөний хэлсэн 6 сая төгрөгийн татварын хуулийг 15 сая төгрөгийн болгож байгаа. Тэгэхээр анх удаага орон сууц авсан иргэдэд 15 сая төгрөгийн татварын буцаалт дансанд буцаж орно. Энэ тэгэхээр бид нар орон сууцтай болох дээрэс нь орон сууцанд амьдрах хугацаанд дэмжих хэрэгтэй болохоос биш зархтан дэмжлэг үзүүлнэ гэдэг бол энэ өөрөө оновчгүй бодлого гэж үзэж байгаа. За хэрвээ 2% татварыг бид нар боллоо гэсэн тохиолдолд одоо нөгөө хөлбөр нь бол орон сууц одоо тэр орон сууцны ашигаас 10% одоо стандарт татвартлах ийм хөлбөр тушилж гэсэн үг. Одоо цалин авсан 10% татвартлдаг. Хуваарь бизнес эрхэлсэн 10% татвартлдаг. Тэр тохиолдолд Монголын нөхцөлийн өөрөө бас жоохон оновчгүй. Яагаад тэгэхээр борлуулсан үнээс анх худалдаж авсан юм уу одоо байрга зарцуулсан үнийг хасчиж 10% төлдөг. За манай улсын дийлэнх орон сууц өөрөө өмч хөвчлөөр өмнө болгоцсон. Дээрээс нь одоо гэр хорооллын амны орон сууцуд анхны өртөг, нэгтгэл модог бүртгэл баримт гэдэг юм байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн нөхцөл маш өндөрнэ. Тийм учраас Монгол улс 92 оноос хойш энэ 2% татварыг одоо хүртэл ингээд өөрийн онцлогт нийцүүлээд ингээд мөрдөж эхлээд мөрдөө явж байгаа. Энэ нэгүүд бид ерөнхийдөө хадгалах зүйтэй. За улсын хэмжээнд нийт өрхийн тоо 2010 онд 713,780 байсан бол 10 жилийн хугацаанд 260,000-аар өрхийн тоо өссөн байна. 2020 оны байдлаар манай улсад 897,000 гаруй өрх байгаагаас 342,000 гэрт за 546,900 байшинд амьдарч байна. За гэхдээ төвийн шугамд холбогдсон орон сууц гэхээсээ илүүтэй иргэдийн хувьд амны орон сууцнд амьдрах нь ихэ. За иймээс үйл хөдлөх хөрөнгө борлуулсны татварыг эзэмших хугацааны үнийн өсөлтийн 10%-аар тооцож авах нь ашиггүй хувилбар гэдгийг хэлж байгаа юм а. За үнэхээр татварын хувь хэмжээг өөрчлөх, цуцлах асуудал яригдвал олон талаас нь судлахгүй бол иргэдэд эсэргээрээ ашиггүй хөрөнгөтэй нэгэнд давуу тал олох зохицуулт болох эрсдэлтэй гэдгийг судлаачид хэлж байна. Огт болиулах бол нэгдүгürt боломжч байхгүй юм. Хоёрдугаар тийм зарчмын одоо үндэслэлж байхгүй юм. Яагаад гэвэл ямар нэгэн орлого олж байгаа
этгээд тийм ээ хөдлөгч байвал хөдлөгч бай хөрөнгө зарж борлуулахад татвартай байх хэрэгтэй. Харин зүгээр өөрт байгаа нэг л одоо үйл хөдлөх хөрөнгөтэй орон сууцны байр ч юм уу тийм ээ. Тэгээд тухайн хөрөнгөө одоо яадгийг сайжруулах зорилгоор одоо жишээл 2 өрөө байртай байж байгаад 3 өрөө байртай болгодог ч юм уу. Одоо хашаа байшинтай байж байгаад тэр байшингаа яхны орон сууцны байр болгодог ч байдаг юм уу. Ийм зорилгоор худалдан борлуулсан тохиолдолд тодорхой хугацаанд богино хугацаанд 3 сар ч байдаг юм уу 1 сар ч байдаг юм уу тийм ийм богино хугацаанд буцаагаад эргүүлээд одоо яг амьдрын суух зориулттай яг одоо нөхцөлөө өөрчилсөн орон сууц худалдаж авсан тохиолдолд буцааж олгодог ч гэдэг юм уу тийм буцаа олгох замаар одоо чөлөөлөх гэдэг юм уу да өмнөх төлсөн татврын за ийм зохицуулт бол байж болох юм. Тэрнээс биш одоо зарж борлуулсан бүхий л үйл хөдлөх хөрөнгөд татвар энэ ч одоо өмнө нь хувь хүний орлого албан аж ахуйн нэгжийн орлого албан татвар төлөөд авчихсан орлогоор одоо арай гэж авсан хөрөнгө шүү дээ гэж хандаад байвал энэ өөрөө арилжааны шинжтэй үйл ажиллагааны дагалдаа зөндөө байгаа шүү дээ. Ер нь энэ хөрөнгийн татвар одоо хилцлийн татвар буюу энэ хөрөнгө борлуулсан татвар бол дэлхийн нийтэд бол олон жил хөгжиж ирсэн. Одоо бол дэлхийн нийтийн жиг хандлага нь татврын бодлогоо эрх зүйн хамгаалалтаа 2 чиглэлээр явж байна. За эхнийх нь бол яах вэ гэхээр богино хэмжээний ашиг олохын эсрэг энэ төрлийн бодлого бас байна. Өөрөөр хэлбэл зах зээлийн тэнцвэрийг хамгаалах энэ эрх зүйн үүрэг бол энд байна гэсэн үг. Тийм учраас энэ эзэмшсэн хугацаанаас хамаарат богино хугацаанд үйл хөдлөлийн хөрөнгүүдийг худалдан борлуулж ашиг олдог асуудал байна. Тэгэхээр энийг зогсоохын тулд төрөөс авч байгаа арга бол яах вэ гэхээр хугацаанаас хамаарат гадны улсуудын жишээ бол тэр нийт үнийн дүнгээс нь тодорхой хуваар татвар авах. Энэ бол яах вэ гэхээр тухайн үнэн одоо орон сууцны үнийг хэд зохиомлоор өсгөх, орон сууцны барилга байгууламжаар ашигын одоо үйл ажиллагаа эрхлэхийн эсрэг төрөөс авч байгаа арга хэмжээг шаарч болно. Нөгөө талдаа бол яах вэ гэхээр үнэхээр одоо бодит орлого олж байгаа тэр амьдрын суух орон сууцаа зарж байгаа эсвэл өөр зорилтоор одоо орон сууцыг эсвэл одоо орон сууцаас бусад зорилттой үйл хөдлөлийг худалдан борлуулад анхны авсан үн худалдан борлуулсан үнийн зөрүүгээс ашиг олж байгаа юм тохиолдлууд байгаа. За энэ дээр бол яах вэ гэхээр татварын ногдлыг бууруулах зорилгоор одоо давхар гэрээ хийдэг эсвэл бэлгэлдэг ийм тохиолдлууд байдаг. Энэний эсрэг бол яах вэ гэхээр үндсэндээ зах зээлийн үнэлгээнээс нь тооцож болох одоо ийм зарчим бол бас дэлхийн нийтэд байдаг. Тэгэхээр ингээд аваад үзэх юм бол миний эцсийн төгөл юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бид нэр одоо байгаа үйл хөдлөлийн хөрөнгийн албан татврын тухай хууль, хувийн орлогын албан татврын тухай хуулиар эрх хуулийн зэрэг сайжруулахын боломж байна. Хувь хүний орлогын албан татврын хууль дээр бол яах вэ гэхээр за тэр хөрөнгийг борлуулсан болвол анхны үн худалдан борлуулсан үнийн зөрүүнээс хөрөнгийн өсөлтөөс өөрөөр хэлэх юм бол татварыг нь авдаг. Энэ төрлийн татвар дотор хувь хүний орлогын албан татврын бүрэлдэхүүн дотор байгаа учраас тэр анхны орон сууц эсвэл ер нь орон сууцныг хөнгөлөх үү гэдгийг бол одоо дотор нь хийх нь байна тий. Тэр тухайн одоо бизнесийн зорилгоор орон сууцыг богино хугацаанд ашиглаад одоо эргэлдүүлээд байгаа ийм зорилгоор өөрөөр хэлэх юм бол яах вэ гэхээр тэр нийт үнийн дүнгээс нь буюу гүйлгээний татварыг бол үйл хөдлөлийн хөрөнгийн албан татврынхаа хуульд оруулж хөгжүүлэх ийм боломж байна. Ер нь бол энэ үйл хөдлөх хөрөнгийн албан борлуулсны татварыг 2 янзаар авч болох юм л та. Нэг нь бол тэр үнийн өсөлтийн гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийг ямар үнд одоо өртгөөр авсан анх. За жишээлбэл 200 сая төгрөгөөр 2 өрөө байр авсан бай. Хэдэн жилийн дараа тэр 300 сая төгрөгөөр заръя. Зөрүү 100 сая төгрөгийн ашиг болсон байгаа. Тэгвэл зөрүү 100 сая төгрөгийн ашигаас нь ихэвчлэн одоо хувь хүний орлогын албан татвар аж ахуйн нэгжийн орлогын албан татврын нийтлэг хувь хэмжээ 10% байгаа. Тэгвэл 100 сая төгрөгийн 10% татвар авах нэ дээ. Тэгвэл хэдэн 10 сая төгрөг төлнө. За тэгвэл 300 сая төгрөгийн 2% хэдэн 6 сая төгрөг төлнө. Тэр өнөөдөр үйл хөдлөх хөрөнгөний борлуулсны албан татвар 2% байгаа шүү дээ. Тэгээд яг үнийн өсөлтөөр нь аваад үзэх юм бол үндсэндээ яг одоо зөрүү үн болох ашигаас нь 10% авснаас нэг их тийм өндөр хэмжээтэй тооцогдохгүй байгаа. Одоо жишээлбэл тухайн хөрөнгөөс олж байгаа ашигаас 10% төлөх, за нийт зарж борлуулсан үнийн дүнгийн 2% төлөхийг ер нь бол харьцангуй дүндээ дүн байгаа гэж харж байгаа. За татварын ерөнхий хуульд 30 гаруй татвартай байхаар заасан байдаг ч өв залгамжлал бэлгэлийн татвар өнөө хүртэл хэрэгжээг байна. За энэ нь нэг талаар үйл хөдлөх хөрөнгийн 2% татвар төлөхгүйгээр бэлгэлийн гэрээгээр татвараас зайлшгах нөхцөлийг үүсгэж байгаа юм а. За хэдийгээр сүүлийн жилүүдэд шүүхтэр хүчингүй олох эрсдэлтэй бэлгэлийн гэрээгээр үйл хөдлөх хөрөнгө хөдөлгөх явдал буурсан хэдий ч хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм а. Зээл дээр
50 сая төгрөгийн үнэтэй одоо нэг хотхны одоо дулаан зогсоол 50 сая төгрөгийн үнэтэй байлаа гэж бодоход би найздаа зарж байгаа гэд 5 сая төгрөгөөр гэрээ хийдэг. Тэгэхээр зэрэг үндсэндээ 45 сая төгрөгийн орлогоо нууж байна да. 45 сая төгрөгийн одоо 2% гэдэг чинь эдэн төгрөг төлөх үү тийм ээ. Тэгэхээр тэр хэмжээний татварыг төлөхгүй тулд үндсэндээ одоо үнийг бууруулсан буюу одоо бодит биш гэрээ хийж шин. Тэгэхээр натриотын үүрэг юу вэ гэвэл тухайн хоёр хүний хооронд болж байгаа хилцлийг яг бодитоор нь одоо яг бодит зүйлийг л гэрчлэх үүрэгтэй. Гэтэл тодорхой хугацааны дараа нөгөө хоёр хүн маань ямар нэгэн байдлаар гэр бүлийнх нь хүмүүс маргаан гаргаад ч байдаг юм уу, хин нэг нь одоо байхгүй болсны дараа ч байдаг юм уу, нөгөө дулаан зогсоолыг манайх одоо жишээлбэл эхнэр нөхөр хоёр байжгаад нөхөр нь дулаан зогсоолоо 5 сая төгрөгөөр зарсан гэрээ байгуулчих гэж бодъё. За тэгтэл гэр бүлийнх нь нэг хүн маргаан гаргая гэж бодъё тийм ээ. Одоо би энийг зарсныг мэдээгүй. Манай одоо гэр бүлийн хуулиар тухайн хөрөнгө хиний нэр дээр байхаас үл хамаарат гэр бүлийн дундын хөрөнгө гэж үздэг. Тэгэхээр дундын хөрөнгөө миний зөвшөөрлгүйгээр зарж худалдсан байна гэдэг асуудал үүсэе гэж бодъё. Тэгээд тухайн одоо бизнес дээр маргаан гарахад 5 сая төгрөгөөр худалдсан уу 50 сая төгрөгөөр худалдсан уу гэдэг асуудал үүсээд нөгөө натриотч маань 50 сая төгрөгөөр худалдан борлуулсан зүйлийг 5 сая төгрөгөөр худалдсан гэж хуурамч хилцлийг одоо гэрчилсэн болж таарна. Тэгэхээр тэр натриотч хүн тэр хоёр хүний хуурамч хилцлийг одоо гэрчилж бага татвар төлөхтөнд тусалж өөрийнхөө одоо карьерийг ч юм уу өөрийнхөө бизнесийг одоо үгүй хийж болохгүй үстэй. Тэр хүн бас бизнесээ хамгаалах ёстой. Тэр мэргэжлийн ёс зүй баримтлах ёстой. Тэр хүн яг бодит байдлыг л гэрчлэх ёстой. Тэгэхээр зэрэг илэрхий одоо хуурамч хэлцэл байгаа бол тэгэхээр манайд энэ юу дутагдаж байна гэвэл бэлгэлийн асуудал байна шүү дээ. Бол өмнө нь бол маш их байсан. Бэлгэлийн гэрээгээр хийгээд татвараас одоо татвар төлөхгүй байх. Гэхдээ яг хуулийн хувьд бол бэлгэлийн гэрээ нь бол хүчин төгөлдөр бус тий одоо ингээ худалдаа тэр хүн яг мөнгө төлөөд авсан мөртлөнгөөсөө бэлгэлийн гэрээ хийцэн бол дараа нь одоо маргаан гараад одоо буцсан тохиолдолд тэр бол маш аюултай болдог учраас хүмүүс бас тэр байр суурин дээрээс болоод юу бэлгэлийн гэрээ хийх нарцсангуй сүүл үед бол багассан нэгдүгээр. Тэр натриот бол сүүлийн үед онлайн бүгд ингээд байдаг болсон. Дундаж нөгөө орон сууцны үнэлгээнүүд бас натриотууд дээр бүгдээрэнд нь байдаг болсон. Түүнтэй холбоотойгоор одоо байрны үнийг зах зээлийн дундаж үнээс доогуур хийхийг бол бас натриотууд зөвшөөрөхгүй байдал гарсан. Тэгээ энэ нь болохоор бүх талдаа бас давуу талтай зарж байгаа хүний хувьд тэр худалдаа авж байгаа хүний тэр тэ зуучлалын байгууллага бидний хувьд гэсэн яг бодтой зах зээлийнхаа үнээр яг тохиролцсон үнээрээ шударгаар гэрээ хийгээд явах юм бол одоо улс төлж байгаа татрын хувьд ч тэр тэ бүх зүйл дээр бол ойлгомжтой гэм шудраг ус байдал нь гайгүй. Энэ байдал бол ерөнхийдөө гайгүй. Сүүлийн үеийн жилүүд бол их гайгүй болсон л гэж хардаг. Тэгээ үйлдвэрлэлийн хөрөнгийн бэлгэлийг ярьж байгаа бол энэ тусдаа асуудал байх гэдэг тийм энэ бэлгэлж болно. Гэтэ энэ бол яг вэ гэхээр худалдаа авах гэрээг халахвчилсан хэлцэл гэж одоо манай практикт яригддаг. Үнний одоо хоруу шинж бол асар өндөр байдаг. Татвараас одоо зайлсхийх шинжтэй байдлаар хийгээд тэг үндсэн худалдаа авах гэрээнээсээ төлбөрийн тооцооны маргаан үүсэх юм бол энэ бэлгэлийн гэрээг өөрөө хэлэх юм бол шүүхээр бүр одоо өчнгүй болох ийм асуудал үүсдэг учраас бол тийм татвараас зайлсхийж байгаа асуудал зайлсхийж байгаагийн шалтгаан нь бол хүн өөрөө хэлэх юм бол үнэхээр тэр татварыг өгөх эдийн засгийн бодит чадамжгүй байна л гэсэн үг шүү дээ. Хэрвээ татвараа төлөөд хүний амьдрал сайжирдаг, нийгмийн хөгжил дэвшилдэг байх юм бол хүн өөрөө хэлэх юм бол үн чанараар төлнө штэ. Тэр хөрс суурь нь бол одоо татаа биш байгаа учраас л хүний зайлсхийх хэв шинж байна гэж үзнэ. Тэгэхээр хуулиар бүх юм зохицуул бас чадахгүй. Хүн өөрөө хэлэх юм бол таатай нөхцөлд амьдрах юм бол хууль эрх зүйн хэмжээ хамгийн бага хэрэглэл. Тэгэхээр бид нар энэ татварын шинжилэлтэй холбоотойгоор төсвийн шинжилгээг хавт хийхгүй бол энэ байгаа асуудал ингээд өөр хэлбэр төрсөөр гарч ирсээр л байна. Бид нар өнөөдөр 2% татвар их байна, бага байна гэж яриад байгаа мөртлөө энэ татварыг төсвийн айл ангилалд аваачаад хэн юун зарцуулаад байна гэдгийг мэдэхгүй бод. Өөрөөр хэлэх юм бол ирээдүйд миний амьдрал энэ татварыг төлснөөр сайжирна гэдэг итгэл надад алга байгаа учраас энэ татварыг үн чанараар төлөхөөс мэдээлэл байхгүй, итгэл байхгүй яваад байна шүү дээ. Тэгэхээр энийг нэг хууль гаргаад сайжруулж чадахгүй гэдгийг бол харин хүмүүс өөрөө өөрсдөөсөө улсын хурлын гишүүдээс тэ сустал баг. За 2024 онд анх удаа орон сууц худалдан авсан 35 мянган гаруй иргэдэд 6 сая төгрөгийн буцаан олголтоор 80 гаруй тэрбум төгрөг орлогчээ. Харин эхний 2 орон сууцыг татвараас хөнгөлөх чөлөөлөх байдлаар 2024 онд 134 тэрбум төгрөгийн татварын дэмжлэг үзүүлсэн гэдгийг сангийн яамнаас хэлж байна. За үүнээс гадна хэрвээ худалдан борлуулахад авч байгаа 2% татварыг цуцлбал татварын орлого 135
тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа ч за төсөвт ирэх нөлөө нь 2 дахин үржигдэх эрсдэлтэй гэж тэд хэлж байна. За тиймээс үл хөдлөх хөрөнгө борлуулахад ноогдох 2% татварын асуудлыг төсвийн шинжилэлтэй хамт хийхгүй бол за өнөөдөр та бидний төлж байгаа татвар нэг талаар буурахч өөр төрлийн татвар болж танаас авах нөхцөлд хүргэх эрсдэл байгаа гэдгийг ч судлаачид сануулж байгаа юм а. За үзэгч та бүхэнд үл хөдлөх хөрөнгө борлуулахтай холбоотой 2% татварын асуудал арга мэдээллийг энэ удаад томилог хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.